За ер нь бол манай гишүүд эрт тэтгэврт гарах буруу гэсэн юм яриад байна л да. Дэлхийн улс орнууд ер нь эрт гарахыг буруу гэж үзэж байна гэд. Ер нь багш мэргэжил гэдэг бол бусад мэргэжлээс их өөрөө гэдгийг л та бүхэн маань аягуулсаа ойлгох хэрэгтэй. 50 настай, 55 настай эмэгтэй багш 2-6 насны эд хөдөлгөөний үед яваа 40-50 хүүхэдтэй ажилтдаг гэж та нар бодоод үзээрэй. 60 настай эрэгтэй биеийн тамирын багш 2-10 насны эд хөдөлгөөний үед байгаа хүүхдүүдтэй ажиллана гэж та нар минь бас бодоод үзээрэй. Аливаа юм чинь нөгөө харагдж байгаа шиг биш шүү. Яг хөрсөн дээр амьдрал дээр очихоор өөр байдгаа. Жишээ нь дэлхийн улсуудыг та нар минь жишээ дагавал Хятад улс сургуулийн өмнөх боловсролын багшаа 40-45 настай тэтгэврт гаргадаг шүү. Энийг бас судлаарай. Ер нь бол энэ судалгаатай болоод ийм байгаа. Өнөөдөр 55 настай цэцэрлэгийн багш нар үнэхээр үгээ хэлж байна. 60 настай биеийн тамирын багш нар үгээ хэлж байна. Энийг бол бас бид нар бодолцож үүсэх ёстой. Тийм учраас би энэ тэтгэврийн насан дээр бол багш нар дээр ер нь тулгуурлаад тэр зарчмын зөрүүтэй санал бол оруулна гэж бодож байна. Тэгээ энэ дээр бас нэг анхаарал татсан юм байгаа юм. Баталгаа тэтгэврийн хэмжээг улсын их хурл биш засгийн газар яагаад тогтоох гэдэг юм. Төслийн 3-6-ад баталгаа тэтгэврийн суур дүн хэмжээ жил тутам тооцох дүнг засгийн газар тогтооно гэж заасан. Тэтгэвэр бол үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн баталгааны асуудал байтал тэтгэврийн хамгийн чухал үзүүлэлтүүдийг засгийн газрын энгийн тогтоолоор өөрчилж болгож байгаа нь бас их сонир санагдж байна. Тэгэхээр энэ бол бас парламентын төсвийн болон хууль тогтоох бүрэн эрхийг сулруулж байгаа хэрэг гэж бас үзэж байгаа шүү. Ингэж үзэх үндэслэл бас байна. Тийм учраас энэ дээр бас анхаараарай гэдгийг хэлмээр байна. За баярлалаа.